За сайн байцгаана уу? Та бүхэнд Art Money төслийн тайланг тавих гэж байна. Би болохоор Art Money төслийн одоо ингэж удирдах байгаа их хамгаалан гэдэг юм байна. За Art Money төслийн одоо энэ тайлангийн агуулгын хүрээнд би 3 агуулгын хүрээн дээр нь за эхнийх нь үйл ажиллагааны тайлан 21-ээс 24 оны, хоёр дахь нь санхүүгийнхаа тайлангаар нь, гурав дахь нь нээлттэй хэлцүүлэг болон даваа санал хураалт гэх ийм 3 сэдвээр ярих болно. За Art Money нийтдээ олонгуудаа 100 тэрбумыг олон нийтэд санал болгосон. Тэмцээнээс стратегийн хуваарлалт нь 30 тэрбумыг санал болгож ирсэн. За энэ 70 тэрбум дээр нийтдээ 7800 хүн худалдаж авч ирсэнээс захиалга биелсэн хүнийх нь 5900 байсан. Тэгээд төв тэнцвэрлэлт нь 65% тавьжсэн гэдэг. 21 онд манай ID явьжсэн. За бидний хувьд гэх юм бол road map дээр буюу төслийн хүрээнд хийж өгжүүлнэ гэсэн зүйлсээс хамгийн их дэх дээр нь заажсан AMM буюу Automated Market Making-тэй DEX-ийн хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэсэн байгаа. Art Money токенийнхоо нэвтрүүлэлтийг ERC20 ийм стандартын токеныг Polygon блокчейн дээр анх гаргасан. Тэгээ одоо Binance блокчейн дээр бас байгаа. Дотоодын төвлөрсөн бирж дээрх бүртгэл буюу DAX болон IDAX бирж дээрх бүртгэлүүдээ хийсэн. Тэгээ DAO зэрэглэлийн платформ хөгжүүлэлт гэж ирсэн. Бид нэр Snapshot гэдэг платформ дээр суйрлуулад хөгжүүлэлт хийсэн. За тэгээ энэ чигээ байж байгаа Spell ERC BS 20 хөлбөр гэж ярьж байсан. Тэгээ бид нэр Wormhole гэдэг bridge буюу яг ийм гүрэн технологиг ашиглаад Binance Smart Chain болон Polygon дээр зэрэгнэ гэж гаргаж авсан байна. Solana дээр олонгуудаа бид нэр deploy хийгээгүй гаргаагүй шалтгаан гэх юм бол одоо Solana дээр бол бидэд гаргах хэрэгцээ шаардлага байхгүй байгаа. Terra blockchain бол одоо хэрэглэгдэхгүй болсон байгаа гэсэн үг. За нэмэлт хөрөнгө босголтын хувьд гэх юм бол бид нэр нэмэлт хөрөнгө босголтын хүрээнд бид нэр Binance-тай, Solana-тай, Polygon-тай, Stargate гэдэг төслүүдтэй бүгднтэй нь уулзалт зохион байгуулж исэн. Тэгээд амжилтгүй болсон шалтгаан гэх юм бол дотор нь байгаа total value locked буюу нийт дотор нь бид нар дээр төгсөж байгаа asset-ны хэмжээ тэгээ аудит хийлгээгүй гэдэг хоёр шалтгаанаар ерөөхдөө тэнцээгүй байж байгаа. Төсөл бойжуулах хөтөлбөр гэх юм бол бид нар Astana Hub бүртгүүлсэн. Тэгээ ярилцлагын шатндаа очоод нэгдүгээр шатндаа тэнцээд хоёрдугаар шатндаа бол тэнцээгүй байж байгаа. За хэвтвчний экосистем нэг хүрээнд бид нар хэвтвчтэн дээр бид нар Art Money Web Wallet гэдэг бүтээгдэхүүнийг хөгжүүлсэн. Хөгжүүлсэн бүтээгдэхүүний демо гэхээр та тестэлж үзмээр байх юм бол devzig.artmoney.com гэдэг сайт руу ороод хараад үзэх бол боломжтой. Энэ дээр бас ерөөхдөө юу байсан байгаа. Аудит хийлгэж чадаагүй учраас ерөөхдөө нэвтрүүлээгүй гэсэн үг. Яг хэвтвчийг хөгжүүлсэн шалтгаан гэх юм бол нэг хүмүүс Монгол хэрэглэгч нар маань их нэг одоо MetaMask-тай ойртдгоо те MetaMask гэж мэдэхгүй байгаа учраас тэгээ мэдийгээд сурыг те MetaMask гэж хэвтвч яа гэм бэ гэж оролцсон ч гэсэн өөр хэл дээр учраас аягүй хэцүү байсан. Тэгээ бид нар хоёр үйлдэл хийсэн. Эхнийх нь MetaMask-ыг бид нар монгол хэл рүү дотооддоо орчуулад MetaMask-ын китап руу явуулсан. Хоёр дахь ажил нь олонгуудаа бид нар Web Wallet буюу яг энэ хэвтвчийг бид нар өөрсдөө монгол хэл дээр хийж хөгжүүлсэн гэсэн үг. За тэгээ ер нь бол бид эдийн нийт одоо хийсэн ажил гэх юм бол айгүй ирээдүйдээ айгүй одоо хэвтвчний хувьд DEX-ийн хувьд ч юм уу те яг энэ нийт бүтээгдэхүүнүүдийн хувьд гэх юм бол яг энэ хоорондын зохицолтолгоо технологийн хөгжүүлэлтийн хувьд бол маш супер хөгжүүлэлтийг бол бид нар хийж гүйцэтгэсэн байна. За бид нар аудитны хүрээнд болохоор бас black box болон white box гэдэг ийм хоёр тест хийлгэхийг хүсэж байсан. Бидний зөвхөн аудит хийлгэсэн хэсэг маань Art Money буюу Stake Art Money дээр Hacken гэдэг гадны байгууллагаар хийлгэсэн. Яг DEX-ийн хувьд бол аудит хийлгээг байгаа гэсэн үг. За төвлөрсөн бус зээлийн үйлчлэгийн хувьд Grip City Mongolia байгууллагатай хамтарч хөгжүүлэе гэж ярилцчихсан. Тэгээд давхардл үүсэхгүй тулд яагаад гэвэл Grip City Mongolia манай хоёулаа зээлийн үйлчлэгээ гэж ярьжсэн. Гэвч яг Grip City Mongolia-гийн зүгээс болохоор яг за Art Money token-ыг ашиглана гэдэг тохиролцоо болон шийдэлт хүрээгүй учраас одоо энийг 5% гэдэг чигээр тэмдэглэсэн байна гэсэн үг. Төвлөрсөн бос хадгаламжийн үйлчлэгээ гэх юм бол X Art Money болон S Art Money-гоор ингээд бид нар хадгаламж байгаа бүтээгдэхүүн нэвтрүүлсэн байна гэсэн үг. За сайжруулсан хэвтвч болон хадгаламжийн үйлчлэгээ гэж ярьж байгаа. Энэ дээр бид нар веб хэвтвч гэж миний түрүүний ярьсан бүтээгдэхүүн байна. Энэ чигээ линкийг бас давхар таадлаа оруулж байна. Тэгэх юм бол web хэвтвчийг сайн таад ашиглаад үзэх бол боломжтой. Нөө seed phrase хэвтвчэндээ токен хадгалах гэдэг чинь бүх үйлдэл нь болж байгаа. Art Money-гийн ирээдүйн экосистемийн хөгжүүлэлт
гэх хүрээнд бид нэг стратегийн хүрээнд за Монголд яг ийм олон токен гарч байгаа юм те анх ард money гарч байгаатай холбоотой. Тэгээ тэрний хүрээнд би яг за айгүй олон энэ токенуудыг трак хийдэг, үнийг нь хардаг, аль бирж дээр байгааг нь хардаг те энэ том мэдээлэлүүд хэрэгцээтэй байна гэх үднээс CryptoOmen гэж хийжсэн. Тэрнийхээ хүрээнд ч гэсэн CryptoOmen те одоо CryptoOmen-ыг ард money ирээдүйн экосистем хэрэг болно гэд хөгжүүлж байсан. Энэ төслийн хүрээнд болохоор бид нар ард money дээр CryptoOmen дээр юу гэж бодож ирсэн бэ гэхээр нийтдээ Монгол тухайн үед айгүй олон токен гарч ирсэн. Бүх токенууд бүгдээрээ л олон улсын амбицтай олон улсад гарна гэж бол зорж байсан. Бидний ард money-ийн хувьд бодож ирсэн зүйлс гэх юм бол яг тэр токенуудыг ямар нэгэн хаалтгүйгээр те ямар нэгэн centralized буюу төвлөрсөн бирж дээр бүртгүүлэхгүйгээр Монголын төвлөрсөн бус бирж рүү хандаад дэлхийн аль ч хүн аль ч улс орноос ингээд хөрөнгө оруулах боломжийг үүсгэх гэж явж ирсэн боловч Монгол токенууд маань бас яг үндэ ихэнх нь яг олон улсад гарсангүй өөр бирж ихэнх нь бол энэ зогсон байдалтай байна. Тийм учраас лист хийгээгүй. Лист гэж Монгол токенууд л аягүй холбогдсон. Ер нь бол бүхий л үйл ажиллагаа явуулж байгаа токенуудтай бол холбогдож үзсэн байна. За сайн дурын хөгжүүлэгч болон энэчнээс доошоо roadmap-ийн phase 3 буюу 3 дахь хэсгийнхаа хөгжүүлэлтүүдийг ажлуудыг нь бол бүрэн энэ хэсгээс ингээд хийж гүйцэтгэх байгаа гэсэн үг. За ард money гэж юу гэх юм бол бид нэр энгийнээр хэлбэл ард money маань өөрөө засаглалын токен. Тэгээ өөр дээрээ арилжаатай хуслын сан токен нийлүүлээд тэндээсээ шинтгэл авах боломжтой, стейкинг буюу хадгаламж хийх боломжтой, DAO буюу засаглалын токенороо санал өгөх боломжтой ийм үйлдэлүүдтэй. Тэгээ liquidity aggregator гэж бид нар бас бүтээгдэхүүн хөгжүүлсэн байгаа, тестэлж болж байгаа. Энэ маань болохоор нэг бид нар DEX дээр маань өөрснөн дээр маань ийм одоо энгийнээр дэлгүүрийн жишээгээр ярих юм бол дэлгүүрт олон бараа байвал авахгүй гэдэг бол бид нар окей за тэгвэл гадны дэлгүүрийг өөрсдийнх дээрээ татаж дуудаад хүмүүсээр арилжаа хийлгүүлдэг ийм бүтээгдэхүүн хийж өгчүүлсэн. За тэгээ веб төвч тэгээд community-гаараасаа ингэж бүрдээд ард money гэдэг энэ төсөл маань бүрдэж байгаа гэсэн үг. За DEX-ийн том мэдээллүүдээр анхаарах юм бол 24 оны 4 сарын 24-ний хүрээнд байгаа. Нийтдээ hodlers маань 36,000 токен холдерс байгаа. Market cap-ийн хувьд гэх юм бол 2 тэрбум market cap-тай 4 ослын сантай нийтдээ 2500 удаагийн арилжаа хийсэн. TVL буюу бид одоо энэ арилжааны бирж дээр байгаа нийт туслын санд 136 сая төгрөгийн айсд байгаа. Стейкинг дээр болохоор 12 тэрбум ард money байгаа гэсэн үг. За стейкингийн мэдээлэл бол юм байна. X ард money-гоор иймэрхүү хэмжээнд байсан, S ард money-гоор иймэрхүү хэмжээнд байсан. Энэ бүх том мэдээллүүд нь бас 4 сарын 24-ний байдлаар байна. За маркетингийн үйл ажиллагааны хувьд гэх юм бол бид нар AMA community call онлайн уулзалтуудыг хийжсэн байна. Бүтээгдэхүүний танилцуулгуудаа хийжсэн, monthly developer report-удаа нэг хэсэг оруулж ирсэн, шинэ бүтээгдэхүүн пулнуудынхаа сурчлагаануудыг хийжсэн, хэрхэн ашиглах вэ, заавал бичлэгнүүд, тэгээ ард money airdrop campaign-ууд хийжсэн. Энэчнээс question дээр ингээд одоо энэ хэсэг байна. Энэ маань болохоор ард money дээр ардаатай аягүй төстэй. Нөгөө доторх үйлдэлүүдийг ашигласан тохиолдолд хэрэглэгчтэй урамшуулдаг ийм урамшууллуудыг хийж үзчихсэн. Гэвч оролцсон хүмүүсийн тоо аягүй бага. Тэгээ пүүлдээ бас токен нэмжсэн хүмүүсийн тоо ч гэсэн маш бага бол байсан. Тэгээд яг энэ хүртэл ингээд харахад ер нь бүтээгдэхүүнүүдийн хувьд бид нар ингээл wallet ихтэйч DAO гэдэг ч юм уу тий. Тэгээд aggregator тэгээ зүгээр энгийн DEX гэдэг ч юм уу. За зүгээр л PancakeSwap ч юм уу, Uniswap-тай харьцуулахад бол хамаагүй олон үйлдэлтэй, хамаагүй шинэлэг DEX болчихж байгаа. Гэхдээ эргээд яг Монголын зах зээл рүү ороод хэрэглэгч нар ашиглаад тэнцэн ослын сан бүрдүүлээд тэнцэн сан хүмүүс нь арилжааны шинтгэлээ аваад явна гэдэг ингээд харангууд TVL нэгдүгээр жижиг. Хоёрдугаар Монголын зах зээлд ашиглагдаад ойлгогдоод яваад байхаар бүтээгдэхүүн биш байгаад нь бас аюу харамсалтай байна. Үүнээс цаашлаа явах юм бол community зориулсан бит үйл ажиллагаанууд бид хийсэн. Мэдлэгтэй 7 хоног гэх мэт энэ тань мэдхүүн хөтөлбөрүүд ээжсэн. Тэгээ бүтээгдэхүүний заавар гэх мэт энэудаа ээжсэн. Тэгэхээр спорт центр гэж бас биднэрт байгаа. Хэрэглэгчдийн асуудлыг шийдвэрлэх, бичлэн хүмүүстэй уулзж исэн, онлайнаар зааварчилгаан хургуулж исэн. Тэгээ энэ хүмүүс маань нэг бидний DEX дээр буюу бирж дээр гарч исэн халтлагуудыг яг блокчейн мөрдлгүүд бас хийжсэн гэх мэт. Эдгээр ажлуудыг ингээд хийгээд гүйцэтгээд явж ирсэн байгаа. За судалгаа хөгжүүлэлтийн хувьд гэх юм бол бид нэр өөрсдөн дээр айгүй олон төрлийн rebranding хийж үзсэн. Олон төрлийн гэнэ нэг удаагийн бид нэр rebranding хийж үзсэн. Токеныхоо өнгө зүс лого те яг DEX дээр ашиглах тэр уур амьсгалын нэг сольж үзсэн. Өрсөлдөгчдийн судалгаануудаа мэдээж хийж үзсэн.
түрүүн ярьжсэн веб төвч тэгээд нэр хүнд бүхэн хамтрлууд ямар газруудтай хамтарч болохоор яавал бид нар амжилттай байж болохоор саналуудаа илүүжсэн. Агрегаторын судалгаа хөгжүүлэлтэй байсан. Тэгээд смарт контракт DEX-ийн аудитныхаа бэлтгэлүүдийг бас хийсэн байна. За энэчнээс дахиад хэрэглэгчдийн pain point-ыг олох судалгаануудаа ажилласан. Бусад DEX-үүдийн судалгаа, бүтээгдэхүүний хөгжүүлэлт, стейкинг бүтээгдэхүүн хөгжүүлэлт, шимтгэлгүй биерж хөгжүүлэх судалгаа, стейкинг бүтээгдэхүүний судалгаа, Garden Council-ийн бүтц тодорхойлох. Тэгээд Garden Council-тай гэж яригддаг AV-ийн судалгаа гэдэг ч юм уу тийм. Иймэрхүү судалгаануудыг хийжсэн. Хамтран ажиллах аль бүтээгдэхүүнээрээ гаднаас бас юм аль бүтээгдэхүүнээрээ тусламж авч болохоор тэр хэмжээнд бас судалгаанууд хийжсэн. Yield farming-ыг оруулах ямар боломжтой вэ гэдэг судалгаа хийжсэн. Зээлийн бүтээгдэхүүний ч гэсэн судалгаануудыг хийж гүйцэтгэсэн байна. Roadmap-аас гадуурх бидний хийсэн ажлууд гэх юм бол бид нэр rebranding хийжсэн. Яг төслийн хүрээнд өнгөцсөө солиод өөрсдийнхөө уур амьсгалаа сольж ирсэн. Илүү шинэлэг, илүү инновацлог байх гэж хичээсэн. Веб төвч аюулгүй байдлын судалгаа гэдэг маань юу гэхээр meta transaction гэдэг бид нар концепцийг DEX-тэй нэвтрүүлэх гэж үзсэн. Энэ маань юу гэхээр яг DEX-тэй орж ирэнгүүт Монгол хэрэглэгч нар эхлээд их төвчөө үсгэж чаддаггүй LP гэдгийг ойлгодог гэдэг ч юм аа. Айгу хүнд ойлголтууд айгу хтэй. Тэгээ тэрэн дундаасаа дахиад gas fee-ийнхаа токеныг шилжүүлнэ гэдэг ч юм уу. Тэгэхээр бид нар арилжаа хийхин процесс дундаас хоёр үйлдэлийг авч хайх гэж хичээсэн. Нэгдүг нь их төвч, хоёр дахь нь gas fee-ний токеныг шилжүүлэх гэдэг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр яг энэ их төвчний хүрээнд бид нар яг meta transaction-ыг нэгтгээд хэрэглэгч нар маань бидний ард моныгийн их төвчийг тэгээд дээрээс нэмээд ямар нэгэн gas fee-гоор ингэж арилжаа их боломжтой болох гэж хичээсэн. Үүнийхээ хүрээнд гаднаас бас бид нар энэ хэсгээ барьж аваад энийгээ хүмүүс танилцуулаад хөрөнгө оруулалт авах гэж бас айгүй хүссэн. Агрегатор судалгаа бүтээгдэхүүн хөгжүүлэлт та түрүүн тайлбарсан мэдж байгаа. Community идэвхийг нэмэгдүүлэх судалгаа гэх юм бол бид нар Genesis team гэж одоо community-гаа идэвхжүүлэх юм баг бүрдүүлээд тэр баг маань болохоор community-тэйгээ ирээд харьцдаг ийм багийг хөгжүүлээд ингээд ажиллаулаад явах ийм архитектурыг бас судалж гаргаж ирсэн. Засаглалын судалгааны архитектурыг хамгийн доотлол сектор нь байгаа гэх юм бол бид нар гадны AV те бусад AV платформуд юу яаж даавгаа идэвхжүүлдэг, яаж даав платформод ажилладаг гэх мэт тэр судалгаануудыг бид нэр хийж хөгжүүлчихсэн. Бид нар liquidity aggregator дээр гэх юм бол бид нар яг 10 DEX интеграц тэгээ 20 алдартай токеныг ингэж оруулаад бид нар тест хийж үзсэн байгаа. Тэгээд тестний хувьд гэх юм бол бид нар яг энийг хөгжүүлчихэд за яг одоо DEX дээр нэвтрүүлээ гэдэг нь асуудлын хүрээнд нэгдүгээр шимтгэл авах боломжгүй. Гэхдээ хэрэглэгчдэр нэмэгдүүлэх давуу талтай байсан ч яг TVL өрөхгүй гэдэг шалтгаанаар бид нарт яг өөрсдийнхөө үндсэн агрегатор олоогүй. TVL буюу доторх байгаа нийт хөрөнгийн хэмжээ маань одоо liquidity агрегаторыг оруулж ирэхэд хүрэхгүй байгаа гэсэн үг. DEX дээр маань нийтдээ 4 хослол байгаа. 4 хослолууд маань ерөөхдөө монттой байгаа гэсэн үг. За энэ дундаас DEX дээр маань гарч байгаа асуудлууд гэх юм бол бид нар MEV attack гэдэг юм атаканд өртөж байгаа. Тэгээд хэрэглэхэд төвөгтэй байдал гэж яригдчихсэн нэг MetaMask-тэй хүмүүс одоо ингээл үйлдэл болгоноор нь яаж арилжаа гэх гэж айгуух асуудаг. Тэгээд liquidity-ийн айгуух асуудалтай. Тэгээд liquidity бага учраас тэр MEV attack гэдэг атак навчиж байгаа. Ерөнхийдөө хашийн зүрүүн дээрээс тоглолт хийдэг ийм гадны ботнууд буюу арилжаа хийдэг ботнууд орж ирж арилжаа хийжсэн гэсэн үг. За тэгээд аудит хийлгээг байгаа DEX-ийн хувьд. Тэгээд TVL нь бага учраас бидний энэ биржийн хувьд бол огт ашиггүй ажиллаж байгаа гэж хэлэхэд бараг буруудахгүй гэсэн үг. За веб wallet-ийн хувьд харагдц бол ийм байгаа гэсэн үг. Яг ингээд оронгууд wallet-аа үсгэх, эсвэл MetaMask-ийнхаа төвчтэй холбож болж байгаа, шинэ wallet-аа үсгэж болж байгаа. Эсвэл 12-ыг ашиглаад wallet-аа нэвтэрчиж болж байгаа гэсэн үг. Тэгээд энэ ч ингээд харагдах хэлбэр нь байгаа. Tesla-д үзэх юм бол Div-цэг, Ardmoney-цэг контрол ороод. Money-гийн хүрээнд гэх юм бол бид нар Garden Council гэдэг хүмүүс байдаг. Энэ хүмүүс маань төслийн явцад одоо явцад одоо инженер хэлээр туцтай аягүй төстэй. Баг ямар ажил хийж хийж байгаа ажлыг хяндаг, зардал орлогыг бас ингээд хянаад байждаг ийм хүмүүс байгаа гэсэн үг. Тэгээ Garden Council маань нийтдээ яг энэ бичигдсэн байгаа ингээд эдгээр гишүүд бол байждаг гэсэн үг. Сангийн тайлан хэсэг. Сангийн тайлангийн хувьд гэх юм бол анх нэг RDX 1333 Ardmoney-тэй танилцчихсан бол одоогийн хаш нь нэг RDX нь 1858 Ardmoney-тэй танилцж байгаа. Тэгээд яг энэний хүрээнд идэх юм бол бид нэр сүүл нэг Ardmoney эзэмшигчдийн хурал дээр Ardmoney төслийг зогсоож магадгүй тэнд байсан хүмүүс зогсооё гэдэг
яриануд үүсчихсэн учраас яг тэр хүмүүс дотроос insider information үүсээд insider trading, arbitrage trading үүсэх боломжтойгоос үүдээд арилжааг төр зогсоолоо гэдэг мэдээлэл гаргасан байгаа. Тэгэхээр ард монигийнхоо арилжааг тунхдахгүй нэ гэсэн үг. За ард монигийн тархалтын хувьд бол юм байна. 133 тэрбум байгаа нийтдээ. За эдийн хувьд 70 тэрбумын хүмүүс тараасан. Стратегийн хөрөнгө оруулагч нар 29, airdrop 3.3, гарааны багт 29 тэрбум. Ард моны тархалтын хувьд одоо байгаа нөхцөл байдлын хувьд нийт 133 тэрбумээс Binance Smart Chain дээр 115 тэрбум, IDAX дээр 88, ард моныгоор 12, Reserve дээр 8 тэрбум буюу одоо хадгалж байгаа гэсэн үг. Ард моныгийн пул дээр 3.4, staking дээр 889 сая, X ард моны. Тэгээд reward буюу нэг хүмүүст стейкийнхаа хүүг нь олгодог хадгаламж одоо бидний reserve дээр 491 сая. Тэгээд блокчейн дээр үлдэгдэлтэй харилцагч нар болонгуудаа 1.2 тэрбум гэх нийтдээ ингээд. Тэгээд Polygon-ийнхоо ухаалаг гэрэн дээр 17 тэрбум байгаа үлдсэн. Тэгээд энэ бүх том мэдээлэл 4 сарын 24-нд үргэлжлээд дахиад сануулчаа. Гарааны баг бол стратегийн нөөцийн үлдэгдлийг задлж ярих юм бол нийт ард моны энэ тоошк нь одоо энэжээгээ байгаас 26 тэрбум байгаа. Энэ 26 тэрбум маань болонгуудаа hardware wallet буюу ledger дээр Binance Smart Chain ledger дээр 8 тэрбум, Polygon-ийнхоо ухаалаг гэрээнээр 17 тэрбум, тэгээд staking хүүгээ олгодог ledger дээр 491 сая байгаа. За гарааны боглон стратегийн нөөцийн зарцуулалт буюу яг энэ 29 байх ёстойгоос 26 болсон байгаа гэж. Тэгэхээр 3 үлдсэн 3 нь хаана байгаа гэхээр ямар зарцуулалт хийгдсэн бэ гэхээр хослын сан ус гэдэг 2.3 зарцуулагдсан. Reward-анда нийтдээ ингээд тэрбум гаруй зарцуулсан байгаа гэсэн үг. Тэгээ ингээд 3.5% зарцуулагдсан байгаа. За эргэлтэнд байгаа ард моны дархалтын хувьд гэх юм бол нийт ард моныгийн 104 тэрбум хавцааны эргэлтэнд байгаа. За энэчнээс 88 тэрбум IDAX дээр staking буюу S ард моны хэлбэрээр 12 тэрбум, Mont ард моны харилцагчдын хийсэн тоо дүнгээр гэх юм бол нийт тэрбумыг харилцагчд пул руу хийсэн байна. X ард моны хэлбэрээр 889 сая байна. Тэгээ Binance Smart Chain буюу блокчейн дээр 1.2 тэрбум байна. Бид нар нийтдээ босгосон 75 сая арткойноос өнөөдөр 57 сая арткойнтой үлдсэн байж байна. За энэчнээс 22 онд 9.1 сая, 23 онд 8.1 сая, 24 онд 200 мянган RTX ингээд зарцуулсан байна гэсэн үг. RTX-ийн зарцуулалтыг энэ хуудаснаас эхлээд танилцуулна. RTX-ийн хувьд гэх юм бол бид нар 22 онд 9 сая RTX-ийн зарцуулалтыг хийсэн. Нийтдээ 17 сая арткойны зарцуулалтыг дөрөв хийсэн гэж ярьсан. Энэчээс 22 онд бид нар стратегийн хөрөнгө оруулалт буцаалт, DeFi Night, Monty худалдаа авалт, дизайн, маркетинг, цалин болон RTX-ийн борлуулалт гэсэн ийм задраагаар 22 онд зарцуулалтаа хийсэн. 23 онд нийтдээ 8 сая арткойны зарцуулалтыг хийсэн. Хакны аудит, дизайны зардал, маркетингийн зардал, цалин болон RTX-ийн борлуулалт гэсэн ийм задраатай байна. За 24 онд гэх юм бол нийтдээ 200 мянган арткойны зардалтайгаар гээд 24 оны одоо 4 сарын 24 оны байдал юм байна гэсэн үг. За харилцагчдын тархалт гэх юм бол IDAX дээрээс харуул 1-ээс 1000 ард монитой 188, 1000-аас 100000 ард монитой 17000, 100,000-аас сая ард монитой 2700, тэгээд саяас 10 саятай 2000, 10 саяас 100 саятай 945, 100 саяас тэрбум ард монитой маань 94, 1 тэрбумаас 10 тэрбумтай хүмүүс маань 14 харилцагч нар байна. За тэгээд төслийн хувьд хүрээнд одоо бид нар яг өнөөдрийг хүртэл яг ард монигийн харилцагч нар маань токен эзэмшиж байгаа хүмүүс маань бол айгүй их байгаа. Гэвч яг бүтээгдэхүүнийг яг Монголын зах зээлд ойлгоо те яг хитвч агрегатор гэдэг ч юм. Яг энэ яг core ухаалаг гэрээнийхээ төвчөнд яг сайн ажилладаг. Яг ийм олон улсад технологиороо ер нь бол манай хийсэн юм бол тутгааргүй байгаа. Бүтээгдэхүүний үед ард монигийн маань DEX маань технологиор тутгааргүй байгаа. Өөрсдөө стейкинтэй олчлаа гэдэг ч юм. Бүтээгдэхүүний хувьд бол бид нар маш сайн хөгжүүлсэн. Гэвч яг хангалттай хэмжээнд ойлгоод бирж маань ашиггүй ажиллаж байгаад бол харамсалтай байна. Тэгээд тэрнээс үүдээд ерөөхдөө ард моныг зогсоох уугүй юу гэдэг яриануд бол үүссэн. Тэгээ энэ дундаас бид нар хамгийн зөв сонголт нь бол юу юм бэ гэхээр DAO-гийн санал хураалт буюу токен эзэмшигчд маань DAO гэдэг маань governance token маань өөрөө юу гэсэн үг вэ гэхээр яг
энэ токеныг эзэмшиж байгаа маань энэ төслийнхөө эзэмшиж гэсэн учраас токен эзэмшигч маань өөрсдөө санал хураалтанд оролцоод шийдвэрээ гаргал зөв юм болов уу гэдэг шийдэл бидэд хүрсэн байгаа. Тэгэхээр нөгөө арбитражаас болоод арбитраж үүсэх боломжтой те инсайдер трейдинг хийх боломжтой тэр нөгөө хурал дээр ирсэн цөөхөн үнэл мэдээлэл авсан гэдэг үднээс IDAX арилжааг зогсоосон. Тэгээ арилжааг туудахгүй нэ дараагийн бидний танилцуулж байгаа шийдлүүд гэх юм бол нийтдээ 2 төрлийн шийдэл байгаа. Санал асуулга дээр ард монитцлыг light paper дээр заасан нөхцөлийн дагуу үргэлжлүүлээд явж болж байгаа. Энэ дээрээ санал хураалт. 2 дахь опшн буюу 2 дахь сонголт нь ард монитцлөөр татан төвлөрүүлсэн хөрөнгөний үлдэгдэл болох 57 сая арткойныг ардын токен эзэмшигчдад хувь тэнцвэрлэлд буцаалгах гэдэг 2 юм сонголт байгаа гэсэн үг. Бидний хувьд бол 2 жилийн хугацаанд 2-оос 3 жилийн хугацаанд төслийн багийнхан бол маш бага зардлаар төслийг хөгжүүлсэн. Бидний хувьд гэх юм бол арткойныг нэг дундаж ханшинд 20 эдтэй ханшин дээр л ерөөхдөө төслийнхөө санхүүжилтийг хийж явсан. Төслийн хувьд тэр тоонууд нь гараад ирэх юм бол бас та хэдэд дэлгэрэнгүй гаргаж ирээд бас явуулчихад бол бидний хувьд бол асуудал байхгүй. Төслийн багийн зүгээс одоо багийн зүгээс хэрэгжүүлж байгаа багийн зүгээс гэх юм бол бид нар өнөөдрийг хүртэл амжилттай явуулах гад өөрсдөөсөө хүртэл цэвэр зардлууд гаргаад гадны маш олон байгууллагатай холбогдоод маш олон янзаар одоо төслийг амжуулах гэж бол үзсэн. За тэгэхээр одоо хэдүүлэнд нь ямар опшн байгаа гэхээр ийм 2 опшн бол байгаа. Төслийг үргэлжлүүлж болж байгаа. Эсвэл энэ хөрөнгөө буцаалгаж болж байгаа. За даваагийн санал асуулгад оролцохдоо энэ линкээр орж санал асуулгад оролцсон. Хилцүүлэг буюу altmoney.forum.com гэдэг сайтн дээр хэдүүлээ хилцүүлэгнүүдээр ярилцаа тэрэн дээрээ хүмүүс санал бодлоо хоорондоо хуваалцаад явах боломжтой форум маань чинь тэр маань 5 сарын 9-ноос 24 оны 6 сарын 8-ны хүртэл нийтдээ 30 хоногийн хугацаанд хилцүүлэг яваад санал асуулгын дараа хилцүүлгийнхаа дараа санал асуулга нь явагдана. Санал асуулгын маань хугацаа 6 сарын 9-ноос 6 сарын 16-ны хүртэл гээд үргэлжлэх байгаа. За тэгэхээр санал асуулгынхаа зарчмын хувьд гэх юм бол нийт ард money токены 30%-аас дээш нь заавал санал асуулгад оролцох ёстой. Тэгээ оролцсон токены 50-аас дээш хувийн саналаар ингээд шийдвэр гаргаад явах байгаа шүү. Тэгээд тайлангаа хүлээцтэй сонссон ард money токен эзэмшигч та бүхэндээ баярлалаа.